Тэгээ юу айтханда манайхаа. Өмнөх бичлэг лайк болон сабын та нэлээд муу байсан болохоор тэгээд бас миний жоохон завтай муу байсан болохоор энэ парт маань жоохон удажж орж ирж байна. Тэгэхээр одоо яг одоо лайк болон сабад арчих. Тэгвэл би тэгээд дараагийн партиг илүү хурдан, илүү чанартай, илүү урт оруулах гэдэг аахгүй. Тийм болохоор та нар яг одоо лайк болон сабад. За тэгээд лайкад орсон мондгууд бол тэгээд бичлэгэндээ орцгоё. Тэр Кунанд за энэ сэдвийг бүр март гэж хэлв. Кунан буцааж нэг юм хэлэх гэж байтал ээж нь орж ирээд Арсонд өхөөрдөм хартаар харлаа. Тэгтэл Арсон бууж өгөөд за гэж гомдлож байгаад зөвшөөрлөө. Хэд хоногийн дараа хилтгэнд байдаг нэг мастер Кунаны хааны багштай болох хүсэлтийг хүлээж авлаа. Эхэндээ тэр хүн тоохч үгүй бараг шууд хаях гэж байв. Гэхдээ Кунан баатрын ширвтэй гэдгийг хараад гинэт сонирхоод дүр адснав. Удалгүй Кунанд хааны ордонд ир гисэн албан ёсны дуудлага ирлээ. Тэгээд тэр аавтайгаа хамт морин тэрэгт сууж явнаа. Аав нь их баяртай харагдаж байв. Кунан хаан аавтай их ойрхон байдаг болохоор ийм хурдан уулзалт зохион байгуулж байгаа гэхэд аав нь үгүй. Энэ бол хуучин танилтай ямар ч холбоо байхгүй гэв. Үндэ ордны хамгийн том шидтэн өөрөө чамайг сонирхоод уулзъя гэсэн юм гэж аав нь хэллээ. Тэгээд аав нь чи одоо ямар шид хийж чаддаг вэ гэж асуухад Кунан шууд тарин уншаад жижиг усан бөмбөлөг гаргав. Тэр нь удалгүй хар муур болоод өвөр дээр нь тайван суучлаа. Аав нь гайхаад шид ингэж болдог байсан гэж ерөөсөө би бодсонгүй. Муурыг хэлэхэд л яг жинхэнэ муур шиг мэдрэгдэж байв. Кунан би саяхан ийм болоход сурсан. Өмнө нь тунгалаг амтаа хийж чаддаг байсан. Одоо өнгийг нь өөрчилж чаддаг болсон. Ер нь гадаад төрхийг өөрчилж чаддаг болсон гэж тайлбарлав. Аав нь мууртаа хэсэг тоглоод жинхэнэ муур авбал яах вэ гэж аавс асуув. Гэхэд аав нь үгүй муур гэрийг заавар болно. Тэглээч ээж чинь нохоонд дуртай гэж шууд татгалзав. Удалгүй тэд нийслэлд хурж ирэхэд мөнгөн өстэй Хельга гэдэг охин өгтөө. Тэр бол хааны 2 дахь гүнж Мирикагийн эгч юм. Кунан баяртайгаар ийм хөөрхөн хүн миний хүргийн эгч байгаад азтай юмаа гэж хэлв. Аав нь миний хүү арай дэндүү чалчаад байгаа биш үү гэж дотроо ботсон ч одоохондоо нэг таасангүй. Хельга энэгэд чиний тухай дүүгээс их юм сонссон. Чамтай удаан ярилцмаар байна гэв. Энэ мууранд тулгай хоол хэрэгтэй юу гэж асуув. Гэтэл Кунаны аав муурыг газарт тавихад Кунан шидээ цуцлаж муур нь шууд тус болоод алга болчихов. Хельга тэр даруй Кунан үнэхээр авьяастай гэдгийг ойлгов. Харин аав нь мууранд нэр өгч амжаагүйдээ жаахан харагдаж байв. Хельга би чамайг хар тамхаг руу дагуулж өгье гэв. Аав нь би хаантай уулзчаад магадгүй гэртээ харих байх гэлээ. Кунан зүгээрээ би дараа нь Мерикатай уулзаад гадуур гарна гэж хэлэхэд аав нь за тэг сайхан цагийг өнгөрүүлээрэй. Босох үед чинь би тэрэг бэлдэж өгнө гэж хэллээ. Тэгэд Хельга Кунаныг хар тамхаг руу дагуулж явлаа. Явахдаа чи өөрөө алхаж чадна үсттэй. Эсвэл тусламж хэрэгтэй юу гэж асуув. Кунан би зүгээрээ гэд шууд л Хельгад маш хэцүү шийдвэртэй холбоотой асуултууд асууж эхэллээ. Хельга бүр гайхаад юу ч ойлгохгүй болчихов. Тэгэд Хельга энийгээд алхаж байхдаа ийм хэцүү юм ярьж чадахгүй гэд өөр сэдв гаргав. Чи хаа хідэн хүүхдтэйг тийм мэд хүү гэж асуув. Кунан би ер нь бодож байгаагүй юм байна гэв. Гэхдээ Хельга манай хаа маш хүчтэй. Нийт 7 хаан хүүтэй 10 гүнжтэй гэж тайлбарлав. Би бол 2 дахь гүнж харин Мирика 9 дахь гүнж гэж хэллээ. Дараа нь Хельга манай улс их онцлогтой гэд тэнд том хүн заавал хаан болох албагүй гэж хэлв. Харин хэн хамгийн чадварлаг авьяастай хичээнгүй байсан нь хаан болдог системтэй гэж тайлбарлаа. Ийм болохоор хамгийн бага хүүхэд гэсэн хамгийн том ахтай адил хаан болох боломжтой. Хельга бас би өөрөө хаан болохоос татгалзсан. Харин шидтэн болох замаа сонгосон. Сайн шидтэн болохын төлөө хичээж байгаа гэж хэллээ. Тэгэд коридороор явж байхад Кунан гинэд цонхроо татагдаад хол байгаа харанхуй цамхагийг ширтэж зогсов. Тэр цамхагаас маш олон өөрөөр шидний хүч мэдрэгдэж байлаа. Удалгүй Хельга маш чухал зүйл хэллээ. Чамайг хаан болгох тэмцэлд зүгээр л татан оруулж магадгүй шүү гэж анхаарууллаа. Тийм болохоор чи хэний талд орохоор сайн бодож байж шийдэрэй. Бас дараа нь чиний эсрэг ашиглагдаж болох зүйл бүү яар гэж хэллээ. Ийм хэрэгтэй зөвлөгөө өгсөнд Кунан баярлаад би бас нэг гоё зүйл үзүүлэе гэв. Тэгэд гутлынхаа доор нэмгэн ус хөдөлгөж хүмүүс болголоо. Тэгэд яг тэшүүр шиг гулгаж байгаа юм шиг урагш гулгаж эхлэв. Хельга маш их баярлаад надад ч бас хийж өг гэж хэллээ.
Конан дахин шидэ ашиглаад удалгүй тэр хоёр коридорт гулгаж инээлдэж яг тэнэг хүмүүс шиг давхиж байв. Харуулууд гүнж битчихвээ гээд тэднийг барих гэж араас нь гүйж хэллээ. Тэгээд Конан Хельга хоёр маш хурдан байсан болохоор харуулууд барьж авч чадсангүй. Гэхдээ удалгүй нэг баатар тэднийг хараад шууд хөөж эхлэв. Конан зогсоо гэж асууд Хельга үгүй бид зогтаж чадна гэж хэллээ. Гэхдээ тэр нь буруу ордлого байлаа. Баатар тэднийг гүйцэд байлж аваад цэцэрлэг рүү авчиж сайн тагнав. Дараа нь тэднийг самхаг руу дагуулж очоод Конаныг улсын хамгийн том шидтэн Романд ах дуртай уулзлаа. Конан тэр том шидтний өмнө зогсож байхад салхины хүртэл хүчтэй санагдаж эхлэв. Тэр өмнө нь Хельгагийн шидийг их мундаг гэж боддог байсан. Гэхдээ Романтай харьцуулахад шал өөр төвчний хүн юм шиг санагдлаа. Романд чи усны сүлдтэй төрсөн хүү мөн үү гэж асуув. Конан тийм ээ. Гэтэ би сүлд гэдэг сайн ойлгосонгүй гэж хэллээ. Тэгээд Романд нийт 7 төрлийн сүлд байдаг гэд тайлбарлав. Гал ус, газар, салхи, гэрэл, харанхуй бас шувууны сүлд байдаг гэж хэлв. Мөн сүлд бүр 1-5 од хүртэл зэрэглэлтэй байдаг. Чиний 2 одтой сүлд бол маш энгийн тохиолдол гэж хэллээ. Хельга би ч бас 2 одтой салхины шидтэн гэж хэлв. Конан энийгээ за ойлголоо. Бид хоёр энгийн бяцлаг шиг. Харин Романд бол маш үнэртэй амттай бяцлаг юм байна гэж тоглоом хийв. Романд тийм жишээ муугүй байна гэд өөрийнхөө сүлдийг 4 оттой гэдгийг хэллээ. Дараа нь тэднийг доош бэлтгэлийн талбай руу дагуулж очоод чиний шидийг жаахан шалгаж үзье гэж хэлв. Конан баг зэрэг сандарч хэрвээ би сайн хийвэл хааны шидт нь надад багш болох юм болов уу гэж бодсон ч удаан бодох цав гарсангүй. Романд шууд нэг ахмад насны сурагчийг дагуулж усны шидээ үзүүлж хэллээ. Тэр шидтэн тарин уншаад гэнэт агаарт маш олон усны судлах гарч ирээд гоё хээ шиг гялалдаж эхлэв. Романд Конанд хандаж одоо чи энэ хүүгийн шидийг өөрийнхөө шидээр дийл гэж тайван хэллээ. Конан шууд Жэнигийн хэлж байсныг саналаа. Чи зөвхөн ус бүтээдэг биш бас усыг удирдах чадна гэж хэлж байсан. Өмнө нь энэ амархан байсан. Гэхдээ өөр хүний хийсэн усыг удирдах үзээгүй гэж хэллээ. Конан энэ бол надад шин зүйл байна гэж ойлгов. Романд түүнийг огт бодож байгаагүй хэцүү байдалд оруулжээ. Конан эргэлдэлгүй оролдож үтгэхэр шийдлээ. Тэр бүх хүчээ ашиглан нөгөө шидтэй усыг удирдах усны судлууд нөгөө шидний хүчээр баригдаад хөдөлж өгөхгүй байв. Романд анхааралтай харж юу болохыг хүлээж байлаа. Конан бууж өгсөнгүй бүх хүч тэсвэрээ ашиглаж улам их чармайв. Конан нөгөө туршлагатай шидтний уснаас 2 ширхэг бөмбөлийг салгаж авчихлаа. Дараа нь шид тогсож Конан өвдөг дээрээ унаад амьсгаатаж эхэллээ. Мөнгөлөг өстэй шидтэн үннээ хэлээд би нэг жаахан хүү надаас 2 усны бөмбөлөг булаад чадна гэж огтоодсонгүй гэж хэллээ. Тэр мөнгөлөг өстэй шидтэн би Конаныг шаваа болгоё гэж хэлэхэд босод шидтэнгүүд шууд үгүй би аавна гэж бүгд Конаныг авахар чичрэв. Гэхдээ Роман шууд болноо би эхлээд илүү ихийг хармаар байна гэж бүгднгийн загсаалаа. Тэгэд Конанд чи өөрийнхөө хүссэн зүйлээ үзүүл гэж хэллээ. Конан шууд усаар нэг үсэрдэг туулаа шиг юм хийчихв. Бусад шийдэнгүүт бас би туршиж үзье гэд ээлжид зогсоод яаж ажиллаж байгааг нь ойлгохыг хүсв. Гэхдээ Роман Конаныг чи энэ шөнө шилтгэхийн тулд би чиний чадварыг илүү сайн шалгана гэж хэллээ. Конан уучлаарай би өнөөдөр Мерикатай болцоотой байгаа. Орой хоолнд орох ёстой гэж хэлээд татгалдав. Тэр үед Хельга чи өөр амтэн эсвэл хүн хийж чадах уу гэж асуув. Конан чаднаа гэд шууд усаараа нэг хүн шиг хөөгөлдөө хийв. Тэр нь өөрийнх нь үйлчлэгчийг харагдаж байлаа. Гэхдээ төгс биш байсан болохоор баг зэрэг тунгалаг хөдөлгөөн жаахан эвгүй харагдаж байв. Нөгөө залуу шидтэн энэ хөөгөлдөө ямар нэг юм хийж чаддаг юм уу гэж асуув. Конан би нэг удаа нисгэж үзсэн. Гэхдээ жаахан инээдтэй харагдаж байсан гэж хэллээ. Конан хөөгөлдөг нааш цааш нисгэж эхэлсэн чинь шилтгэнд байсан хүмүүс тал бүр айжглаа. Ингээд Конан дахиад загнуулж бүгд уучлалтгүйдгав. Удалгүй нар жаргаж эхлэхэд Романд чи шалгалтад авлаа гэж хэлв. Би чамд шидээ илүү сайн хянаж сургад тослох шидтэн өгнө гэж хэллээ. Конан маш их баярлаад аавдаа хэлхийг гүйж очлоо. Гэхдээ аав нь эсвэргээрээ баярсангүй хэдэн цагийн дотор 2 удаа асуудал гаргалаа гэд Конаныг загнав. Шидээ болгоомжтой ашиглах гэд уурлаад яваад өглөө. Удалгүй аав нь харж Конан Хельгатай үлдвэ. Хельга чи Мерикатай уулзах ёстой. Орой хоцорчгын шүү гэж хэллээ. Тэгээд шид ашиглаад хурдан очие.
Тэгэхгүй бол амжихгүй гэв. Тэд туршилт хийхээ шийдэв. Кунан том усан бөмбөлөг хийж Хельга салхины шидээр түүнийг түлхэж тэд тэнгэрт нисэж эхэллээ. Яг шидэт хэрхэн дээр сууж байгаа юм шиг нисэж байв. Тэгээд Миракагийн өрөөний ойролцоо ирэхэд за энэ хүрээд манай парт маань ингээд дууслаа. Өмнөх ичлэг жоохон лайк, сабын та нэлийн муу байсан шүү та. Тэгэд одоо лайк болон сабад сайн дараарай. Тэгвэл би илүү чанартай, илүү сайн бичлэг хийх гээд байгаа байхгүй юу? Тэгэд лайк болон сабаа дараарай. За. Тэгэд дараагийн партаараа уулзъя. Баяртай.